За бид нар арга хэмжээ түүхэн хүмүүсийн Монгол улсад бас хийж бүтээх цагтаа хийж бүтээж энэ улс орныг өнөөдөр ирэхэд хүргэж ирсэн түүхэн хүмүүсийг анхаарах нь бол зүйтэй. Төсөл санаачлагчийн 100 гаруй гишүүн дэмжснээр энэ тогтоолын төсөл өргөн баригдаж байгаа. Тэрэн дотор миний бие байгаа. Тийм болохоор дэмжиж байгаа. Гэхдээ энэ байнгын ороо засгийн газар энэ чиг ер нь ийм зүйлүүдийг цаашид яах юм бэ? Ингээд нэг нэгээрээ тогтоолын төсөл санаачлаад оруулж ирдэг байх юм уу? Энэ чиглэлүүд дээр ямар зүйл дээр яаж анхаарч явах хэвтэй энийг нэг жоохон бодож гаргаж авахгүй бол яаж шийддэг байх юм бэ гэдгийг л байнгын ороноос гэсэн. За Сүхбаатарын Эрдэнэ улс гишүүн хариулт өгье. За гишүүнд баярлалаа. Ер нь бид олон улсын бас туршлагыг бас энэ дээр судалсан байгаа. Ардтал нь бас хавсарсан байгаа. Зарим улсууд бол энэ төр нийгмийн зүтгэлтэн буюу эстетизм гэж хэлдэг. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр хүмүүсийн ойг нь мөнхжүүлэх ийм үйлдэлүүдийг дэлхийн ямар ч улс орнууд хийдэг. За Самбууган хувьд яагаад ийм онцгой улсын хурлын тогтоолын түвшинд яригдсан бэ гэхээр энэ хүн өөрөө одоо 1972 оны хүртэл 18 жилийн турш ардын хурлын тэргүүлэгчдийн дараагаар ажилласан буюу одоогийн энэ ардын хурлын спикерийн их хурлын Монгол Улсын их хурлын даргатай дүүцгүүц энэ ажлыг 18 жил хийсэн учраас Монголын парламент бас энэ хүндэтгэл үзүүлж энэ тогтоол засгийн газар чиглэл өгсөн тогтоолыг гаргах талаар бас бид нар ингээд судалгаа хийсэн. Ингээд боломжтой гэж үзсэн учраас энэ орж ирж байгаамаа. Өөрөөр хэлбэл нөгөө тохиолдлын юм уу байнга л ийм хэн нэгэн хүнийг мөнхжүүлэх зорилгоор орж ирж байгаа асуудлаас яагаад ялгаатай вэ гэхлээр энэ их хурлын дараагаар 18 жил ажиллаж ирсэн гэдэг онцлог байгаа. Бусад улсуудын Английн ч гэдэг юм уу, Америкийн дээд дуу танхимч гэдэг юм уу, за ингээд Шинэ Зеланд ч гэдэг юм уу, бусад иймэрхүү ижилхэн парламентын засаглалтай болон зарим ерөнхийлөгчийн засаглалтай улсууд ч гэсэн бас энэ статсмений төвшөнд үнэлэгдсэн хүндлэгдсэн хүмүүстэй ингэж ач холбогдол өгдөг байгаа. Тэгээд энэ зарчмыг бас Монголч гэсэн бас авч явна. Ер нь бол бид нар 1990 оноос хойших түүх, эсвэл 1921 11 оноос хойших түүх гэж Монголын түүхийг олон хуваахаас илүүтэйгээр энэ түүхийн эдрэтэ нухчаанд Монголын төлөө зүрх сэтгэлээ зориулж байсан эдгээр хүмүүсийг бас санан дурсаж хүндэтгэж байх тэдний сайн талуудыг нь хойч үедээ өвлүүлэх нь бол том ач холбогдолтой байгаа. Зарим үг байдаг шүү дээ. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай эднэр гэд хэлмэгдүүлсдийн жилүүдийн үг байдаг. Бид нар тийм учраас бол өнгөрсөн үеэ ямар нэгэн үзэл бодол тухайн үед социализм байсан уу, коммунизм байсан уу, ардчлал байсан уу үл хамаарч Монгол төрийн алтан аргамжуул Монгол төрдөө үнэлэгдэх ёстой хүмүүстэй хүндэтгэл үзүүлж явах ёстой гэсэн зарчим явж байгаамаа. Баярлалаа.